Хүмүүсийн асуусан асуултанд хариулаад сургуулийнхаа талаар товч дэлгэрэнгүй танилцуулах болно. Хоёр ямар агентлагаар зуучлуулж явсан бэ? Битээр бол нөгөө Европ улсрлын төв гээд байдаг. Одоо хаана энэ ч гаргачих. Энүүгээр зуучлуулж явсан байгаа. Давуу талууд нь гэх юм бол банкны багтлагаан дээр аягүй сайн тусалж өгд юм байлээ. Нэг 15 сая төгрөг байршуулсан байх хэвээр гээд тэрийг ингээд зарим оюутнууд манд байршуулах боломжгүй байх юм бол тухайн агентлагаас манд байршуулж өгөөд буцаагаад авчдаг тийм үйлчлэгээ үзүүлдэг юм байлээ. Дээрээс нь бол маш олон жил үйл ажиллагаагаа явуулсан доктор сууршилтай маш баталгаатай газар байлээ шүү гэж санал болгомоор байна. За дараачих нь болохоор зардал хичнээн болсон бэ. Яг явхад ингээд нэгдүгээрт бол хамгийн түрүүнд зуучлалын хөлс тухайн агентлагта. Ардаас нь сургуулийн төлбөр. За тэр нь болохоор дотроо задраад явахаараа одоо нэг эрүүл мэндийн даатгалуудын төлбөр орно. Ардаас нь байрны төлбөр, багц зардал байдаг. Тэгээд ардаас нь визний хор хамжигч мөнгө төлнө. За Монголын хугацаанд бол яг нэг иймэрхүү хэдэн төлбөр ихний ээлжинд шаардагдана. Тэгээ яг виз гараад явхаар тийм байрны төлбөр саяны нөгөө сургалтын төлбөрийг багтж байгаа штэ. Сургалтын төлбөр, ном сурах, бичиг, даатгалууд, за дээрэс нь нэг байрны зардал гэдэг иймэрхүү багц зардлыг бол явахаас өмнө Ирланд улс руу төрүүлж нэг дансанд байршуул төлдөг. За тэгээд виз дээр гарцсны дараа болохоор тийзний мөнгө гэж төлнө, онгоцны билетний мөнгө. Тэгэд яг энэ ч бүрэн ирэхэд бол яг ийм хэдэн зардал гарах нэ. За тэгээ нийтдээ нэг сургуулиудын төлбөрүүд бас өөр байдаг. Тэгэхдээ нээдийнх бол ер нь гайгүй дундаж ордог. Тэгэхээр ерөөдөө нэг Монголоос яг ихний ээлжинд 10-аас 15 сая төгрөгийн зардал гарна. Тэгээд дээрээс нь 15 сая төгрөгийн баталгааг түрүү хэлсэнчлэн агентлагтайгаа тохиролцоод байршуулад зохицуулчих болдог. Тийм байгаа шүү. Байрны төлбөр 7 сар. За ер нь бол байрны төлбөрүүд гэх юм бол за сургууль алган болон өөр мэдээ сургууль алганд яг хамтарч ажилладаг одоо байрнууд байгууллагууд бол байдаг. За тэгээд манай сургуулийн хувьд гэх юм бол 7 хоногийн төлбөр бол хамгийн хямдтай. За тэгээд нэг өрөөнд хэдэн хүнтэй байхаа шалтгаалаад нэг 7 хоног нь бол 200 евро гэж явдаг. Виз нь хэр хугацаанд гарсан бэ гэж юм. Тэгээд битэрийн виз бол айгүй маш хурдан гарсан. 1 сарын дотор гарсан тий. Ер нь бол шаардлагатай бичиг баримтууд нь бүгд бүрэн байгаад банкны баталгаа асуудалгүй байх юм бол визэл гаралт маш өндөр өвтэй байдаг Ирланд улс руу. Тэгэхээр тэр дээр үл яг Солонгос гэдэг юм уу, Америкч гэдэг юм уу нэг яндaan тааруул гарандаа гэсэн хүлээлт бол байхгүй. Санаа зовхгүй гэж болно гэсэн үг. Тэгэхээр ер нь бол бусад орнуудтай харьцуулах юм бол арай гайгүй санагцсан. Тийм. Одоо жишээ нь баталгаад одоо байршуулах мөнгнөөс эхлээд 100 гайгүй. Японд хэлний бэлтгэж явах чинь одоо доороо 80 сая төгрөгийн баталгаа шүү дээ банкны. Тэгэхээр бас үнэхээр тийм 15 гэдэг чи айгүй бага. Ирландыг яагаад сонгох болсон бэ? Яагаад Нэл коллеж вэ? За миний хувьд гэх юм бол яагаад Ирланд вэ гэхээр хамгийн их шохорхсон зүйл нь болохоор мэдээж хэл байсан, англи хэл. Англитэй ганц Европын орн, бусад орнууд англиар ярьдаг ч гэсэндээ заавал одоо тухайн улстай өөрсдийнхөө үндэсний хэлийг ашигладаг. Тэгэхээр англи хэл сурах гэж тухайн орн руу явсан хүмүүс маань үндэсний хэлийг давхар сураад англи хэлээ давхар сурах шаардлага гардаг. Тийм, хоёр сурах. Тэгэхээр айгүй бас хөндрөлттэй шантрах үе гараад айгүй хэцүү байх гэж ер нь бодсон. Тэгээд нэг сумаар хоёр туулаа буудах боломж л ганцхан Ирландд байсан. Тий. Тэгээд хоёрдугаар гэх юм бол мэдээж орчин айгуу гой цэвэрхэн тайван тэгээд цаг уур нь хүмүүс болохоор банк бороотой лайтай байдгийг ингэж ярьсан л та. Гэхдээ надад бол тэр нь давуу тал шиг гой санагдсан байхгүй. Яг тэгэхээр миний сэтгэл санааг юм бороотой үйлэрхэг үед хамгийн гоё яадаг. Хичээл хийгчэнд амар гой тайван байдаг ш надаа. Тийм болохоор Ирланд улсыг сонгосон. За тэгээ Ирландда яагаад Нед коллежид сурахаар сонгосон бэ гэхээр хамгийн анх бол манай зуучилж исэн агентлаг маань санал болгож исэн. Ер нь доктор сууршилтай олон жил үйл ажиллагаа явуулсан, туршлагатай, тэгээд айгүй найдвартай сургуулаа. Тэгээд дээрэс нь төлбөр мөнгөний хувьд гэсэндээ айгүй боломжийн ийм сургууль байгаа гэж санал болгосныхын дагуу бид хоёр сайтаар орж үзээд бусад одоо ингэ сошиал сувгуудаас ороо үзэхэд
Монгол төлөөлөгчтэй байж таарсан байхгүй хамгийн гоё. Тий, анх ирэнгүүд ингээд юу юугаач мэдэхгүй буунгууд сургуулийн бүх хүн англиар яриад, менежер нь ч англиар яриад, захирал нь багш нь бүгд англиар яриад байл амар хэцүү шттэ. Юу юугаач мэдэхгүй, аль ангид орохооч мэдэхгүй. Тэгэхэд ингээд эхний ээлжинд монгол төлөөлөгч байх юм бол ингээд юмд нь тайлбарлаад ингээд нэг гарын ганцхан хөлийн дөрөнд гэдэг шиг хүргээд өгчгөр амар амар санагцсан. Тийм. Манай цэгийн ер нь ингээд сайн туулж ажилладаг болохоор ер нь бол аюу хэрэгтэй, түшигтэй байгаа. Тийм учраас нэт коллежийг сонгох болсон. Би ер нь ярьсан нь чинь өмнө сарай. Тийм. Тэрийн хоёулангийнхан зорилго. Тийм шүү. Тийм, сонгосон шалтгаан юм байгаа шүү. Манай зуучлалын байгууллага маань бас ингээ бүх сургуулиудыг санал болгосон л доо. Тийм. Аюу олон хавц сургуулиуд байсан. Тийм байлээ. Гэтэ ер нь бол бидэрт хамгийн тохиромжтой, хамгийн боломжтой таалагдсан. нээдээсэн.